Бодол сурвалжлага налах дүүргээс танд хүрч байна. За бид налах дүүрэг дэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр энэ удаад зочлох болно. За энд бид Отхон Туяа гэдэг охинтой танилцсан. Отхон Туяа гэдэг охинтой танилцсан учир юу вэ гэвэл түүний эзэмссэн мэргэжил танд маш сонирхолтой, маш сайхан санагдах болно. Мэргэжил бүхэн сайхан гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн гагнуур сонирхно гэдэг, төмрөөр урлана гэдэг сонин. Эрэгтэй хүн бүр өлгөн хийж өгөхгүй энэ ажил мэргэжлийг Отхон Туяа сонгож авсан нь өөрийнх нь хүс сонирхлоос өөр зүйл байхгүй. Суралцж явах хугацаанд төмрөөр янз бүрийн бүтээл хийснээс цэцгийн тавиураа сургуультай үлдээсэн байна. Энэ хар маскны цаана ингээд эмэгтэй хүүхэд байсан гэдгийг та бараг таамагласан баг. Эмэгтэй хүүхэд ингээд гагнуур хийгээ зогсож байгааг харах их сонирн байлаа. Би өөрөө бараг гал гарах болгон цочоод ёо гэж бараг цочоод байна. Яагаад ийм мэргэжил сонгосон юм бэ? Яагаад гэвэл миний сонирхол гэхүүдээ ер нь бол заавал эрэгтэй хүн гагнуур хийж байхгүй шүү дээ. Тэгээд би ер нь яагаад болдгүй угаасаа энэ багшийнхаа удирдлагын дотор 26 бандыг ер нь хараад байхад бол их амархан юм шиг санагдсан надад л. Тэгээд би ер нь хийгээд үзье гэж бодоод тэгээд яг энэ мэргэжлээр сонгосон л доо. Тэгээд энэ мэргэжил өстой гоё л гагнуур бол миний хувьд өстой би сурсандаа өстой их баяртай байд шүү дээ. Яагаад ч. Гагнуур одоо ингэ хийж хаад ер нь юуг анхаарах хэрэгтэй байд. Мэдээж бас нүдэн тэр хамгаалах хэрэгтэй байх тийм ээ. Хамгийн дөрөвөнд л хөдөлмөр хамгаалахын аюулгүй байдал бол шаарддаг л да. Тэгээд нийт гэвэл энэ очт туяа гэл гэрэлт бол нүдэнд айгүй муу. Тэгээд дээрэс нь нүүр түлнэ гэл зөндөөл юм тий. Тий хамгийн сайн ингээд багш нь тэгж л да. Энэ гал чинь их маягтай гэж тэгэдсэн тий. Одоо буудагтай ч гэнүү тийм зэвтэй төмөрөн дээр бас авалцахгүй тохиолдол төр байдаг гэж тэгж ааш юм. Тэгэхээр ялангуяа нэг ийм зэвэртэй ийм будагтай төмөрт бол асахгүй л дээ. Ягаад ч үгүй наалтаа дунтраал хэцүү. Тэгээ заавал металлаа цэвэрлжээж бол юу яа. Гагнуураа хий. Ээж нь ч юм уу одоо айж исэн болов ээ. Яана одоо хүмүүс тэр гэрэл мэрэл нүдэн сайн хамгаалаараа ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлийг бол байнга захин. Тийм тийг нэг голцоо бол миний бол нүдл өвдөг л дээ. Ялангуяа ингээд юу гагнуур хийж орой олго яг 24 цаг өсдөг болохоор нүд өвдөл. Тэгэл голцоо тэгэл очиад аав ээж нь санаа тавьчихдаг болохоор бас тэгэл шүү. Тийм маск зүүсэн ч гэсэн одоо нүд өвдөх тохиолдол байна уу? Маск байна. Энэ одоо гаалын явж ингээд утаа биш үү? Утаа нь болохоор энэ дээгүүрээ ороод нүд рүү ороод юу байд л байдаг. Утаанаас нь болдог юм байна шүү дээ. Галнаас нь болно юм. Гал бол болно л да бас оч мош туяа мояа нь бол хитрхи удаан хараад байвал өвдөн. 15 онд барилгын ангиа төгсөөд давхар энэ мэргэжлэр 9 сар оны өмнө бас төгсөөд гагнуурын ангийг төгссөн. Барилгын ангийг төгссөн юм шүү дээ. Ямар нэг бас барилгын засал чимэглэлийг бол төгсөн. Тэгээд давхар сурж олно гэхээр би нэг гагнуурын ангийг бол сонгосон л доо. Тэгээд хос мэргэжилтэй. Тийм. Тэгэл энэ барилгын засал чимэглэлчээ гэвэл чадах нь бас. Тийм. Юм хийл гэж үзэн шүү дээ. Ямар мундаг юм. Багш нь бас түрүү хэлжсэн спортын хүн гэж хэлжсэн. Тийм. Сая нэг тэмцээнд ороод шагн алтаа аваад ирсэнгүй юу? Тийм. Би тэквондоор яваад одоо 6 жил болох гэж байгаа. Тэгээд сая Сэдлэнг аймгийн Хөтөл хотод бол тэмцээн болсон. Тэквондогийн 5 дахь их наадам тэмцээнээс бол алт авсан жиндээ бол тийм. Улсын хэмжээнд баг хүрт тийм. Одоо энэ намрын одоо спорткад болох гэж байгаа тэрэндээ бас оролцсон даа гэж бэлдээл. Ерөөсөө л юм руу л маш их сонирхолтой юм байна шүү дээ. Юу л хийж би ер нь анийг хийж чадах нүггүй юу гэдгээ ингээл тушаад яваад байдаг. Тэгэл бүгдээрээ болдог. Тийм болж өгвөл тэгээд би энийг бол чадна бүтээн гээл тэр хүн хийж авт би яагаад гэвэл ер нь бол хийж болдог юм адилхан гар хөлтэй хүн гээл тэгэл одоо ингээл одоо ахаад өөр мэргэжлэр сурах гэж бодож байгаа юм шиг дээ. Энэ хоёроо байх. Үгүй одоо энэ гагнуурынхаа юуг би одоо нөгөө дээшлүүлээд гүнзгээрээс маркетаа сурах гэж бодож байгаа. Гэтэ чамайг дүр зэрэгтэй төгссөн гэдэг чийсэн шүү дээ. Хамгийн өндөр зэрэгтэй төгссөн гэдэг. Тэгэхээр ахаа тэрнээс ахаа дэше зэрэг гэж байна. Тийм. Гагнуурын инженер ч юм уу болно да гэж бодож шүү дээ. Дээшээ бол яг сурах тийм. Тийм сурах байгаа. Аав ээжтэйгээ амьдардаг Отхон Туяа гагнуурынхаа ажлын хөлсөөр гэрийнхнийгээ өөрийгөө хинээс ч дутахгүй авч явж чадчихна. Тэр ажлуудын талаар бол одоо юу штэ одоо лагер тэрж мэрч рүү зөндөөл өгнө юу байгаа л да. Тэгээд
голцоо тэгэл юу байна? Гүдэг хаалга хашаа тэгэл тиймэрхүү ажлууд бол зөндөө байгаа. Тэгээ одоо л яг эхлэх гээд байгаа манай ажлууд л. Хүмүүсээ гайх чинь нөө эмэгтэй хүн гагнаар хийнгээд очихоор. Тийм эмэгтэй хүн гагнаар ингээд чадах юм уу гэж зихдэг байхгүй юу? Тийм тэгээд амар гайхдаг ш. Тэгээд яагаад намайг сонгосон гэхээр би угаасаа өөрөө сонирхолтой өөрөө тэгээд юу шүүд гэхээр би бол яг тиймэрхүү. Тэгээд бол бүхнийг яг нэг хийн гэсэн юм а заавал хийж сурж ээж л салдаг л дээ. Багшин дөрөв магтаад л хэлээ л дээ. Ер нь их төвчээртэй их одоо тийм нямбай юмд их нямбай ханддаг аа гэдэг байсан. Би бол яг нэг хийн гэсэн юм хийгээл дуусгаж ээж ер нь санаа амарч шүү дээ. Тэр хөдөлмөрийн яамны нэг төсөл одоо орцсон явж байгаа гэдгийгсэн шүү дээ. Тэр тухайд бол оны өмнө бид нэр юу яага багаараа 5 баг болоод юу яасан төсөл оролцсон. Тэгээд одоо байр одоо 20 дахь хорооны чи бол бид нар одоо байр түрээслээд тэр чи одоо ажил эхлэх гээл байгаа л та. Тэр нэг ямар ажил хийх юм бол тэр нь бол голцоо гагнуур тэгээ сан техникийн л холбоотой юмуд л хийн. Тэгэл захиалгаар орж ирсэн одоо зүйлүүдээ хийгээл. Тий захиалгаар бүх одоо юмудаа тэгэл тэнцэнэ хийгээл голцоо. Ар гэр нь одоо яг хідүүлээвэ ээжисээ авсаа хідүүлээвэ ер нь одоо ингээд гагнуурчны ингээд ажил хийгээд яваад хахад бол өөрийгөө болоод магадгүй дүүнэр ааш гэдэг юм уу те ар гэрхнийгээ тижээгээд аваад явчих хэмжээнд бол байж чадчихагаа. Тэг байж чадсан. Би бол ихээс өсвөлээ 3 ахтай 2 ихтэй дараа 3 дүүтэй. Тэгээд аав ээжтэй цаг амьдардаг. Тэгээд намайг бол яг ийм мэрэгчлэр бол юу яарна гэгээ би явнаа гэх манай ажил дургуцахгүй л тий дуртай зүйлээ бол тэгээд гэл одоо л яг гээд өнө барьж дээр ажиллаад бол ар гэрэл аваад өч чадал мэрэгчлэл бол багш ч гэсэн гагнуурчин мэрэгжилтэй социализмын мэрэгчлэнүүдийн нэг эмэгтэй байлаа. Тухайн үед гагнуурын мэрэгжлийг эмэгтэй хүн эзэмших нь сонин содон зүйл биш байж. Дүүрмаа багш сүүлийн 40-оос 50 жилд эмэгтэй гагнуурчин бэлтгээгүй гэж хэлж байлаа. Гагнуурчин мэрэгчлэр төгссөн эмэгтэй хүүхэд их сонин тохиолдол гэж бодоод ирсэн чи багш нь та өөрөө бас эмэгтэй хүн байгаад гагнуурчин мэрэгчлэр төгсөж ийсэн юм байна шүү дээ. Та ер нь хизээ ингэж энэ мэрэгчлэр төгссөн. Яагаад энэ мэрэгчлийг ингэж сонгох болсон юм бэ? Та эхлээд. За миний одоо юм сүүлийн үед л гагнуурын мэрэгжил жоохон ховордсон байна. Эмэгтэй хүүхэд ажиллах нь. Тэрнээс бол одоо бидний залуу байхад бол дэх үед бол зөндөө байсан. Ажиллаж ч гэсэн, огтуд ч гэсэн зөх хэмжээгээр орж ирсэн. Бидний үед ер нь яг мэрэгжлийн гагнуур одоо чинь улаан үдийн үйлдвэр сууны техникум ер нь нэлээд олон газар бол мэрэгжлийн мастер өгч бэлтгэжсэн л дээ. Тэгэхээр зэрэгээ төгсвөл ирэл ажиллахад бол ер нь огтуд тухайн үед л байсан. Ер нь сүүлийн жилүүд бол одоо нэмэгтэй хүүхдийн орхоныг ховорцсон. Тэгээд би өөрөө бол бас миний үеийнх бол би өөрөө энэ мэрэгчлээ дуртай болохоор л өдөө хүртэл байж байна да тий. Тэгээ отхон дээрээ багш нэг бахарх тийм аа. Айгүй гоё төвчээстэй өөрөө спортын хүүхд бол тэр мөр ямар ч ажил өгсөн гоё гүйцэтгэл сайтай хийдэг. Гагнуурыг их сонирхож орж ирсэн одоо өөрөө ч хэлэх бах. Тэгээ 4-р зэгтээ төгссөн шүү дээ. Эмэгтэй хүүхдийн 4-р зэгтээ төгснөж одоо бараг ховор болчиход байгаа шүү дээ тий. Тэгээ их гоё итгэл найдвар хөлөөлж болох хүүхдтэй. Тий. Бас тэгээ шаваараа бахархан гэдэг чинь хамгийн тий бахархан бахархан тий. Гоё шүү дээ. Тэ дундаа эмэгтэй хүүхдтэй. Эртний шинээр одоо зөндөө байна. Тэгээд сайн сайхан яваа. Ер нь өргөлж хүүхдүүдээр бахархаж баярлж хайрлж явдаг. Тэгээ нэг эмэгтэй шавтай тэгээд энэ маань энийг бахархал сайхан бахаж хайрлж. Би тэр нэг хүүхдүүдийн бүтээлийг үзлээ л дээ. Жишгэн 100 хүртэл. Тий. Хүүхдүүд бол одоо жишээ нь анги төгссөн манай сургалтын алба бас биднээс бас хэлж ярьд юм л да. Хүүхдүүдээр юу нэг мундаг төгсөөд ингээд төгсөөд их сайхан ажилчин болоод гарч чинь. Хүүхдүүдээр ингээд сургуультаа ингээд заавал бүтээлтэй юм. Өөрөө ингээд бас дурсагдж штэ. Энд ч одоо энэ төгссөн хүүхдүүдийн чинь бүтээл одоо ингээд байгаад байна. Дандаа хүний хэрэгцээний юмнууд гоё урлагийн бүтээл энэ төр гэл хийгээд тавьчих штэ хүүхдүүд тий. Тэгээд энэ бүтээл одоо энэ төгсөж байгаа бас дахиад 23 бүтээл орж ирэх гэж байна да. Тэгээд одоо бүгдийг ингээд шилж сонгож авч байгаад нэг тусгай тэр нэг жоох музей ирэхүү ч юм уу бүтээлийн тиймэрхүү юм байгуулах санаатай сургалтын албат хаяад ажиллаж байгаа тий. Одоо энэ дээр жишээ нь бол дадлага хийдэг юм байна тийм ээ. Яг л одоо гагнуурын өмнөх. За манай сургуульчид гагнуурынхаа энэ сургуульт бол их сайхан чанартай явагддаг. Гагнуурын ер нь үндсэн 5 төрлийн сургалтыг явуулдаг. Ер нь 5 төрлийн гагнуур үздэг гэсэн үг тийм ээ. За цахилгаан гагнуур байна, хийн гагнуур,
За одоо сүүлийн үед одоо их сайн одоо гагнуурт ороод байгаа аргон гагнуурууд байна. Хагас автомат гагнуур, плазм өсгөч гэл энэ 5 төрлийн гагнуурыг хүүхдүүдтэй төгсгөч болгондоо зааж сургад юм аа. Энэ аппаратууд бол 2000 онд орж ирсэн. Ер нь сургуулиудад бол нэг 30-аад сургуульд бол байгаа энэ аппаратууд. За манай сургуульд бол 2 байгаа. Тэгээ энэ тийм гарын дадлага ихтэй олгод нь шүү дээ. Хүүхдүүд чинь онлын мэдлэгээс гадна тэгээд бас нэг гарын дадлал олгох журмаар ер нь гадны хөгжилтэй орнууд бол ер нь гарын дадлага хийж цааш өвн шаттайгаар явдаг юм билээ л дээ. Манайд бол энэ одоо баг эртний загвар нь болох гэдэг энэ одоо баг 11 сүүлийн загвар бол одоо яг бодит юм шиг бүр гаргадаг тийм янз янзын гоё загвар од ирсэн. Тэгээд энэ дээр гарын дадлаа олж авчаад тэгээд гадаа яг үндсэн гагнуураа хийдэж штэ. Манай сургуулийн хувьд бол гагнуурын сургуулийн захиргаа манайхан ч ер нь гагнуураа аюу сайхан хангаж өгдөг ганц гагнуурч биш юм те. Манай гагнуурыг бол ер нь юмар дутаахгүй л байлгад юм да. Тэгвэл загвар зохион бүтээгч мэрэгчлэр Дорж Готов Монгол Солонгосын Политехникийн коллежид суралцж байна. Хэдийгээр загвар зохион бүтээгч мэрэгчлийг эрэгтэй хүн сонгох нь хачирхмаар зүйл биш ч гэлээ Дорж Готовын суралцж байгаа анги 20 гаруй охинтой 2 хүүтэй. Дорж Готов багаасаа зурж зохион бүтээх дуртай байжээ. Тэгэхээр бид Монгол Солонгосын Политехникийн коллежийн за яг хувцс загварын нэг ангид нь орж ирээд сууж байна. Тэгээд энд бол 1-2 дугаар анги гээд нэлээд хүүхдүүд бол яг юм хувцс загвар зохион бүтээх чиглэлээр суралцсан байна. Тэгээд яг нэг ангид нь бол нэг 23-4 одоо суралцагчтай. Тэдний дунд бол 2хон одоо эрэгтэй хүүхдийн хувцс загвар зохион бүтээх гэдэг энэ мэргэжлэр сурдаг. Тэрний нэг нь одоо Дорж Готов байгаа. Ерөнхийдөө бол харахад гэхдээ энэ бол нэг тийм айхтар бол буруутсан тийм гажуудсан зүйл биш. Гэхдээ харахад бол ангид чи ихэвчлэн октод байна те. Хувцс загвар зохион бүтээх салбарт ихэвчлэн эмэгтэйчүүд ингээл нэг өнгөлөөд байдаг. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Тэр надад их сонирхолтой санагдаж байна л да. Энэ мэргэжлэр манай ээж өөрөө их суралцдаг байсан. Тэгээд суралцж байгаад одоо чихэд суралцж байгаа тэгээд сургуулийнхаа дундаас Монголд ирсэн билээ л дээ. Тэгээ би энийг цаашд нь үргэлжлүүлж одоо бүгдийг сурахын тулд энэ сургуулийг одоо олж ирж суралцж байгаа. Тэгэхээр багаасаа ийм загвар зохион бүтээгч гэдэг юм уу, зурагч гэдэг юм уу, иймэрхүү ажилд дуртай байсан уу? Тий, би дуртай байсан. Гэр бүлийнх нь бол ер нь бол энэ тал руугаа л нэг зурах гэдэг юм уу, зохион бүтээх тал руугаа хүмүүс юм биш үү тий. Ерөнхийдөө бүгд тиймэрхүү талтай. Одоогор бол яг энэ дизайны мэргэжлэр манай ээж өвөө хоёр бол угаасаа суралцж байсан. Тэгээд одоо өвөө энэ мэргэжлэр одоо ажиллаж байгаа. Ээж маань бас энэ мэргэжлээр дагнад ажиллаж байгаа. Тэгээд би бас суралцж байгаа. Одоо тэгээд төгснө. Одоо 1 сар төгснө гэж байна шүү дээ, тэ. Ажлын байр бол бэлэн. Бэлэн. Бүхэн бэлэн байгаа. Би бол Монголынхаа бос үйлдвэрлэл дээр ажиллахыг одоо үнэндээ хүсэж байгаа л та. Гэхдээ өөрийнхөө үйлдвэрийг цаашдаа одоо улам тэлж томруулахын тулд өөрийнхөө үйлдвэр дээр би бол ажилламаар байгаа. Өөрийнх нь үйлдвэр гэхэлэр ямар үйлдвэр вэ? Манай үйлдвэр одоо өслөг эдлийн тийм талтай. Өслөг эдэл талтай. Тийм. Өслөг эдлийг дагнасан тиймэрхүү юм. Тэр бүлийнх нь ажилуулдаг юм байна тийм үү? Тийм. Түрүүн би чамаас асууж байлаа шүү дээ. Ингээд хувцс загвар зохион бүтээгч мэргэжлэр сурж байгаа. За ийм мэргэжилтэй хүмүүс өөрсдөө бас нэг тийм итгээд ч гэдэг юм уу, их тийм сонин хувцалдаг баг. Чи юу яаж хувцалдаг? Би бол ер нь их загварын дөрмийг их зөрчих дуртай. Малгайтай цамцыг малгайг чинь одоо буруу харуулах эсвэл өмдийг тэлээгүй өмсөхтэй гэж тиймэрхүү мэдэх дуртай. Тийм тэгээд савх буюу одоо өмдний шуумгийг нэг нугалах ёстой байдгийг би бол 3-2 нугалж дотогш нь нугалж эсвэл гадагш нь эргүүлэнгээ давхар эргүүлэхтэй нугалтыг гэж өмсдөг. Үдээс готлын үдээс мэдээс одоо буруу зангидчих юм гэдэг. Тийм айгу тиймэрхүү сонирхолтой байна. Одоо гоёлд оролцдог гэж хэлж штэ. Энэ жил ямар чиглэлээр оролцохоор бэлдэж байгаа? Та багшин түрүүн бэлдэж байгаа гэж хэлжсэн. Би одоо ганцаараа биш мэдээж манай багийнхан байгаа. Тэгээ манай баг энэ жил хормын коллекц
загвараар одоо хормын загвараар оролцож байгаа. Тус манай багт нийт 14 5 хүүхэд байгаас нийт нэг 16 7 хувцас одоо эрэгтэй эмэгтэй тийм хослолуудыг одоо энэ үеийнх энээс одоо 3 жилийн өмнөх загвар ингээ бүх загваруудыг ингэж 3 жилийн өмнөхийг бид нар одоо харж бодож тэгээ мөн одоо загвар ингээ 40 50 жилийн дараа мод иргэдэг гэдгийг одоо тэрийг эргүүлж тэрэн дээр нэмж ингээд өөрсдөө санаа бодлыг давхар үзүүлдэг гэж оролцож байгаа. Чи тэгж штэ загварын дүрмийг их зөрчих дуртай гэж штэ. Чиний зохиож байгаа хувцснаас ч гэсэн дүрм зөрчигдсөн хэсэг байгаа юу? Ер нь багсах байгаа. Чин товчийн ингэж одоо загалмаа хэлбэртэй. Загалмаг нь дотгошоо гэсэн үг. Товчин дотор талтай ингээд товчлогдохоор харагдахгүй тиймэрхүү байдалтай. Зах нь ингээд босоо тийм загвартай. Бүр их хоолоогоор дээшээ бүр болсон тийм. Зах нь хит том тиймэрхүү. Дотроо одоо ингээд бодож явдаг. Арай л нэг цаасан дээр буулгаж амжаагүй тийм хувцсны загвар энэ гэж юу н та нарт байдгүй одоо нэг тийм хувцс ингээд хийчих юмсан ингээд бодоод ирж байдаг. Байлгүй яах вэ? Надаа нэг миний ойролцоо өөрийн яг бодолд бол нэг 4 5 тийм хувцас байгаа. Тэр нэрийн санааг бас бодож хооронд нэг гэж холж нэг шинэлэг санаа бас гаргаж ирэхийг би одоо бас эрхэмлж байгаа л да. Сая хэлжсэн шүү дээ одоо эсвэр хийхэд оёход хамгийн хэцүү хувцас гэд би чамаас асууж байсан шүү дээ. Миний хувьд бол үслэг идэл ба Европ хувцас их хэцүү байдаг. Эсвэр тэр ялангуяа үслэг идлийн оёд бол маш хэцүү байдаг. Тэр нь л байна да ер нь хэвчлээ. Үслэг идэл гэхлээр чи гэрийнхээ үйлдвэр дээр бас хаяа шаардлагаар очиж ажиллана. Тий, ажиллана. Тэн дээр загвар зохион бүтээх үү? Бүтээн. Загвар бол гаргана. Малгай толгой тэр зах мах тэрэн дээр нь л гаргана. Шүүпнийхээ малгай юу мөгөд яаж өөрчлөх үү? Ямар амтны үс хослуулах уу? Ямар өнгөөр гаргах уу гэд. Тэрийг бол би өөрөө бас зохиоддог. Өөрөө тэнд үйлдвэр тэрийг хийж бас өөрөө өмсдөг гадуур. Ер нь хувцас загварын дизайны салбарын одоо үнэлж авдаг ч гэдэм үү тийм эрэгтэй хүмүүс тийм одоо алдартай ч гэдэм үү тийм эрэгтэй хүмүүс ер нь ямар хүмүүс идэг юм бэ? Гадааддах ч юм уу, монголох ч юм уу? Гадаадд тэгвэл одоо миний ингээд их бодож харж ингээд интернет тэр хэдийн загварыг авдаг бол над 2 хүн байдаг. Нэг нь бол Италийн загвар зохион бүтээгч Марк Энексон Дейнер гэж нэг залуу байгаа. Одоо 54 5 настай тиймэрхүү залуу. Би тэрний загварыг их сонирхдаг. Нөгөөх нь Оросын холбооны улсын бас нэгэн загвар зохион бүтээгчдэг. Тэрний маань нэрийг Александр Игра Робак Diamond гэж нэрлэдэг баг тийм. Ихэвчлэн Александр маань гэж нэрлэдэг юм байлээ тийм. Энэ хоёрын загварыг бол би их шүтдэг дээ ерөнхийдөө. Та нар өөрсөндөө жижигхэн хөөрхөн нэр мэр өгсөн байд юм шүү дээ. Одоо нэг хувцас загвар зохион бүтээдэг ч юм уу тийм зураач нар ч юм уу тиймэрхүү хүмүүс чинь нэг жижигхэн хөөрхөн нэр мэртэй байдаг. Би манай одоо компани дээр нэрээр би одоо өөрөө манай одоо гурлуулахаар манай компани 3 баага гэж нэрлэлсэн байдیں۔ Тэгээд том баага гэж намайг нэрлэлтэй. Манай үйлдвэрийнхаа манай гэрийнхаа. Тий. Цаашдаа чиний өсөл мөрөөдөл ер нь юу юм бэ? За одоохондоо бол яг сургуулаа төгсөөд өөрийнхөө үйлдвэрлэлийг томруулаад тийм ээ өөрийнхөө үйлдвэрийг томруулаад ингээд Монголын зах зээл цаашлаад бүр гадаадын зах зээл гарах хүсэл байдаг байх. Гэхдээ өөрөөр яг энэ хувцас загвар зохион бүтээж байгаа яг энэ чиний энэ дур сонирхлыг хөдөлгөж байгаа энэ чиглэлд ямар мөрөөдөлтэй вэ? Одоо миний бодлоор бол одоо гадар хот одоо Итали гутал цүнх гэл байдаг да тийм ээ. Тэгэл одоо тэгэл Солонгос, Япон загвар гэл яг тэднэр шиг одоо манай би одоо Монголыг дэлхийн тавцанд гаргаж одоо Монголын бүх загваруудыг Монголын брэнд байна. Монгол цүнх, Монгол гутал гэдэг шиг тийм болохыг хүсэж мөрөөдөж тэрийг биелүүлэхийн тулд тэр нь явдаг. Гэр бүлэрээ хувцас загварын салбарт ажилладаг учраас загвар зохион бүтээгч мэргэжлийг сонгоход нь дорж готовт илүү нөлөөлжээ. Өөрөө загварын дүрмийг зөрчиж хувцаслаж стил имижээ бүрдүүлдэг дорж готвыг мэргэжилдээ нямбай мэрэлттэй ханддаг гэж багш нь ярьсан юм а. Ер нь эрэгтэй хүн загвар зохион бүтээх эсгэх оёх ажилд илүү нарийн мэдрэмжтэй байдаг ана. Ер нь бол охтуудаас илүү ингээд одоо эрэгтэй хүүхднэр илүү байдаг ер нь бол манайх жил болго ур чадвар мэрэгжлийн ур чадвар уралдаан гэж явагддаг л да. Тэн дээр ер нь ингээл одоо манайх оёдлоорч бас төгсөгдөн шүү дээ. Оёдлоорч адилхан
манай дизайнерч адилхан эрэгтэй хүүхдүүд нь давуу байх гээд байдаг. Гэхдээ охтууд маань бас мундаг л да. Тийм тэгээд ер нь бол нөгөө би бас оёдлын багш хийжсэн. Тэгээд оёдлын багш хийж хахад бас ер нь бол ур чадрын урлагт эрэгтэй хүүхд төрүүлчихэд байдаг. Айгу мундаг ер нь эрэгтэй хүүхд арай л илүүс байна. Тийм чадвархан дээр юм санагддаг ер нь. Одоо бол энэ ангид бол ингээд хахад хоёр хүн л эрэгтэй хүүхд таа тийм. Тэгээ манай хоёр эрэгтэй хүүхд яг хоо энэ удаагийн эсэгчд ангид бол 2 дугаар ангид одоо манайх чинь дизайны 2 дугаар ангид 2 хүүхэд байгаа эрэгтэй. 2 хүүхдийн маань одоо бас жоохон илүү гайгүй юм бол дорж хотод байгаа. Манай нөгөө хүмүүс ч гэсэн мундаг бас сайн мэрэгчлэр айгу сонирхолтой. Тэгээд манай 2 хүүгийн хувьд бол аль нь дорж хотын хувьд ч гэсэн одоо арга гэрн зохион бүтээлт юм уурал айгу ингээд мэрэгчлэн болох гэж оруулж ирсэн тийм зорилготой. Тэгээд дорж хотын хувьд бол өслөг эдлийн тийм гэр бүлийн тийм үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгээд зохион бүтээлтийн хичээл юм бол их сонирхолтой. Тэгээд зураг мөрөг уураач ирнэл мэрэгчлээ сонирхолтой. Дур сонирхолтой тийм зорилготой хүмүүс орж ирдэг манай мэрэгчлэлээр нь бол. Одоо энэ хүмүүс цаашаа дэшегээ шаталж юм илүү мэрэгшиж сурдаг тийм юу байгаа танаас сургууль. За манайх ч одоо төгссөн хүүхдүүд нь 9 төгссөн хүүхдүүд орж ирдэ штэ. Мэрэгжлийн хангалтны боловсрол олох сургалтанд. За тэгээд манайх чинь хувцсны дизайнч мэрэгчлэр төгсгдөг төгссөн хүүхдүүд. Тэгээд дээшээ шатлаад манайх ч 2.5 жилээр мэрэгчлэлтэн болоод дээрэс нь 12-ын гэрчлэгтэйгээ төгсдөг байгаа. За тэгээд дээшээ шатлаад техникийн боловсрол 3 жилээр сурах шатлал байдаг. Энэ нь бол хувцсны загвар зохион бүтээлтэр эсдэг байгаа. Тэгээ манай хүүхдүүд мөн дээш бас энэ шатлал сурах сонирхолтой байдаг. Тэгээ хувцсны дизайны мэрэгжил гэдэг маань өөрөө ерөнхийдөө зураг голлоо явдаг. Одоо хувцсныхаа фигурээ яаж зурах уу? Одоо нөгөө санаанд байгаа одоо толгоонд байгаа юуг л зургаар илэрхийлэх гэж байгаа. Ийм мэрэгчлэн болоод хувцсны загвар зохион бүтээлх дээр нөгөө гаргасан зурагныхаа эсвэрийг гаргадаг. Тийм л одоо өөрчлөлт бол тийм л нэг өөрчлөлт. Төгсөж байгаа хүмүүс ер нь бол ажлын байртай болох боломж бол хэр байна? Байдаг л да манайх ер нь бол одоо хүүхдүүдийн сая чинь би өөрөө анги төгсгсөн. Өвөл манайх төгсдөг шүү дээ. 1 сард төгсгсөн байгаа. Тэгээ манайхаас чинь 21 хүүхэд төгснөөс 6 хүүхэд одоо шууд нөгөө дадлах хийж байгаа газартаа ажилтнаар үлдсэн байгаа. Тэгээ ер нь бол мэрэгчлэр бас суралцах сонирхолтой хүүхэд зөндөө байдаг. Суралцаа төгсөөд одоо мэрэгчлэрээ сураад тэгээ шилмэл тэгээ ер нь салаанууд дээр бол ажиллаж байгаа хүүхэд байгаа манай зохион бүтээлт тий. Нэг үе бодвол энэ хувцс загвар зохион бүтээхийн салбар манай улсад нэг аваа хөгжөөд байгаа юм шиг л харагдаад идэм л да. Одоо бид нэр гаднаас баргийн хувцас авч өмсгөө бэлчлээ шүү дээ. Ихэвчлэн л дотооддоо үйлдвэрлээд байдаг тэрийг авахыг бодоод байдаг болчиход байна. Та бас энэ салбарын хүний хувьд мэдээж энэ хүүхдүүдийг сургаад гараад ирэхэд бол энэ хүүхдүүд юу гэдгийг ажилгүй одоо хийх ажил нь олдохгүй яана гэж санаа зовх зүйл энэ төр байдаг байх. За ерөнхийдөө манай хүүхдүүд бол одоо их сонирхлоор орж ирдэг учраас энэ талаараа бол яг өөрөө одоо сонирхсныхоо дагуу мэрэгчтэн болоо гардаг гэр нь бол. Дээд сургуульд суралцахыг сурвалжлагаараа үгүйсэх гэж оролцсонгүй. Гэхдээ мэргэжлээ зөв сонгоно гэдэг насан туршийн ажил амьдралын үндэс учраас хүүхэд залуучуудыг алдаа гарахгүй байгаасай мэргэжил сонгох асуудал дээр нухацтай андаасаа гэж хүсэж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг энэ салбарын ч ийм зүйлийг хэлж байна. За мэргэжлийн сургууль төлбөрийн төвийн төгсөгч нар мэргэжлийн сургууль төв политехник коллеж төгсөгч нар бол ерөнхий боловсролын сургуулиас онцлогтой нэг давуу тал нь болохоор мөн тэдэнтэйгээ адилхан 10 жил 12 жилээр төгсөөд өрн дунд боловсролын гэрчлэгээ давхар мэргэжлийн үнэлгээ аваад төгсөж байгаа. Гараад ажлын байртаа чадвартай хүүхдүүд нь ажлын байртаа болно. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бол 10 жилээр төгсөөд дахиад дэвтээд сургууль сураад 4 жил сураад эцгийнхээсээ төлбөр аваад тийм ээ. Цаг хугацаа алдаад гараад нөгөө их сургуулаа төгсөөд одоо бааранд зөөх ч юм уу, баримт ч юм уу, цайны газар тиймэрхүү ажлуудыг хийж хад манай мэргэжлийн сургуулиудыг төгссөн хүүхдүүд бол
гараад шууд цалинтай залах нь өөрийн гэсэн мэрэгчлэр ажиллаад явах боломжтой. Мөн түнчлэн цаашлаад бол ажлынхаа хажуугаар бас Монгол орн маань хөгжиж байна. Ажлынхаа хажуугаар бас суралцаад ихтэй сургууль бакалавр тий дараагийн шатны түвшинд бол сурах боломж бол нээлттэй болсноороо. Тэгэхээр манай мэрэгжлийн боловсролын салбарын бас давуу тал нэг онцлог нь би үзэж байна. 2000-аад оны их үед бол мэрэгжлийн боловсролын салбар нэлээд хэцүү байдалтай байсан. Тэгээд уул уурхай хөгжөөд тий Монгол орнд ч Монгол улс ч бас жоохон мөнгөтэй болоод ирсэн. Тэгээд тэр утгаараа ч юм бол бас нэг өөр боловсролын тогтолцоо нь өөрчлөгдөд бодлого нь өөрчлөгдөд бас нэг бодлогын яамтай болчихлоо тийм ээ. Хөдөлмөрийн яам 2013 12 онд хөдөлмөрийн яам тусгай бодлоготой болоод ирэхээр манай энэ салбар маань арай илүү хөгжөхөд амар болж. Бас нэг тусгай бодлогоор явж байгаа учраас арай нөгөө хийгдэж байгаа ажлууд нь бодиттой болсон. Мөн манай хүүхдүүд эсэгч нар маань суралцагчид маань ер нь зарим нэг нь тийм ээ янз бүрийн шалтгаанаар суралцж байгаа шүү дээ. Ихэнхдээ бол сонирхлоор орж иж байгаа тийм ээ. Тэгээд зарим нэг нь бол төгсөөд шууд ажлын байртаа болж байна тийм ээ. Яг энэ давуу талуудыг харж хүүхдүүд арай илүү сонгож орж ирдэг. Жишээ нь бол хүнд машин механикчны оператор ч юм тийм ээ. Гараад салин өндөр. Одоо манай нэг төгсөгч нар Гагнуурын ангийн төгсөгч нар ихэд л одоо өнгөрсөн жилийн төгсөгч нар маань гараад нэг компанид 3-4-өөр хамт ингээ ажилд орсон. Ихэд л одоо надаас 2 дахин илүү цалин авч жишээ нь л. Ийм учраас одоо манай мэрэгжлийн боловсролын салбар үнэхээр Монгол улсад хэрэгтэй тийм. Монгол улсын хөгжилд бас түлхэж болох үс ийм салбар гэж би бас боддог юм аа. Тий. Ер нь манайх бол суралцагчдын суралц хугацаа бол 2.15-аас 3 жилийн хугацаанд суралцдаг. Манай суралц одоо мэрэгжлийн одоо хөнгөн үйлдвэр чиглэлийн мэрэгжлийн дадлага бол ерөнхийдөө онлоо сургууль дээр орно. Дадлагаа бол ихэд дандаа үйлдвэр аж ахуйн газруудаа хамтарч хийж байгаа. Энэ утгаараа яг өгвөл дадлагын байр нэгд яг өгвөл дадлага хийхэд нь их төхөмтэй болж байгаа. Хоёрт ер нь манай сургуулийн одоо дадлагын орчин дадлага хийх газар бол нэлийн бас их сайжирсан. Манай сургууль бол төрийн өмчөд 100% төрийн өмчт сургууль. 2 дахь удаага мадлан итгэмжлэгдсэн сургууль. 2000 онд КОИК-ийн тусламжаар бүгд найрамд Солонгос улс бол Монгол улсын засгийн газрын хооронд гэрээ байгуулж хөрөнгө оруулалт орсон. Тэрний 2 дахь хөрөнгө оруулалт нь бас орсон байгаа. Энэ сая 2016 оны 4 сарын 8-нд бид нар шинэ байраа, шинэ тоног хөрөмжөө хүлээгээд авцсан явж байгаа. Энэ утгаараа манай дадлага хийх одоо суралцагчдын маань дадлага хийх дадлагын байр бол одоо орчин үеийн шаардлагад нийцсэн ийм дадлагын байртай байгаа. Энэ утгаараа манай төгсөгчдийн маань одоо тий чанар төгсөгчдийн ажил олгогчдын эрэлт хэрэгцээ шаардлагыг бол бүрэн хангаж байгаа. Бодол сургалтын Монгол Солонгосын Политехникийн коллеж дээрээс өндөрлүүлж байна. За энэ сургалтын явцанд ямар зүйлийг эргэцүүлж, ямар дүгнэлтэнд хүрч байваа гэвэл за хүн болгон заавал дээд боловсралтай байх албагүй, дээд сургууль сур заавал дипломтой болох албагүй. Гэхдээ өөрийнхөө хүсэл сонирхлоор ур чадвараар мэргэжлээ сонгоод за ингээд мэргэжлээ ажилтан болох боломж байгаа юм шүү гэдэг жишээг үзэгчдэнд харууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.